Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрт тавтай морил. Нэгтлэн бодох бүртгэлийн танхимын зорилго нь Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжилтэн судлаачдыг бэлтгэдэг Монгол Улсын шинжлэх ухаан, дээд боловсролын тогтолцоонд тэргүүлэх үүрэгтэй эрдэм оюуны төв байж, нэгтлэн бодох бүртгэлээр мэрэгжсэн яарших мэдлэг чадвартай мэрэгжилтэн судлаачийг бэлтгэнэ. Нэгтлэн бодох бүртгэлийн хамт олон нь зөвлөх профессор 1, профессор 2, дэд профессор 7, 4 ахлах багш, 7 багшийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бакалаврын хөтөлбөрийн боловсролын зорилго нь мэрэгжлийн мэдлэг, мэрэгжлийн үнц нь ёс зүйн хандлагыг мэрэгжлийн ажлын хүрээнд зохих ёсоор үр бүтээлтэй ашиглах чадвартай мэрэгжлийн нэгтлэн бодогчийг бэлтгэх явдал юм. Нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрийг сонгон суралцсанаар нэгтлэн бодох бүртгэлийн шинжлэх ухаан болон бизнесийн бусад судлах зүйлийн хамт мэрэгжлийн нэгтлэн бодогчдын эзэмшил зохих мэдлэгийг эзэмшихээс гадна техникийн болон мэрэгжлийн ур чадвар, харилцагчдын хүрээнд үр дүнтэй харилцах харилцааны ур чадвар, тодорхой зорилгод хүрэхийн тулд багаар үр бүтээлтэй ажиллах чадвар, мэрэгжлийн үнц нь ёс зүй хандлага, насан туршийн боловсролын хэрэгцээг ойлгох суралцахыг эрмэлзэх чадварыг эзэмшинэ. Бизнесийн сургууль нь хөтөлбөрийн магадлан идэвхжүүллийн олон улсын байгууллагаар 2013 онд магадлан идэвхжүүлсэн. Боловсролын магадлан идэвхжлэх үндэсний зөвлөлөөр нэгтлэн бодох бүртгэлийн бакалаврын хөтөлбөрийг 2006-2013 онд нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөр нь 4 гүнзгийрүүлсэн судлах чиглэлтэй. Нэгтлэн бодох бүртгэл, татварын нэгтлэн бодох бүртгэл, нэгтлэн бодох бүртгэл хяналт шалгалт, нэгтлэн бодох бүртгэл мэдээллийн систем гэсэн 4 үндсэн чиглэлтэй. Нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрийг сонгон суралцсанаар нэгтлэн бодох бүртгэл мэдээллийг боловсруулах, олон улсын стандартад нийцсэн санхүүгийн тайлан бэлтгэх, татвар нийгмийн даатгалын тайлан бэлтгэх, үйлдвэрлэлийн өртөг зардлын тооцоо шинжилгээ хийх, санхүүгийн тайланд шинжилгээ хийж удирдлагын шийдвэр гаргахад туслах, санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, санхүүгийн төлөвлөлт хийх, дотоод хяналтын системийг зохион байгуулах, нэгтлэн бодох бүртгэл мэдээллийн системийг зохион байгуулах чадварыг эзэмшинэ. Нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрийг сонгосноор та төгсөөд хаана ямар ажил хийх вэ? Төрийн алба, аудитын байгууллага, бизнесийн байгууллага, банк санхүүгийн салбар, боловсролын салбарт нэгтлэн бодогч, татварын байцаагч, аудитор, санхүүгийн албаны дарга, санхүүгийн шинжээч, хөрөнгийн үнэлгээч, татварын зөвлөх, санхүүгийн зөвлөх, нэгтлэн бодох бүртгэлийн багш, судлаач зэрэг ажлын байранд ажиллана. Нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрийн төгсөгчдийн ажил эрхлэлт сүүлийн 5 жилийн дунджаар 90% байна. 2019 оны хөтөлбөр нийгмийн хамгааллын судалгааны институтын судалгаагаар дээд боловсролтой ажиллах хүчний эрэлттэй мэрэгчлүүд, санхүүгийн ажилтан, механикч инженер, нэгтлэн бодогч, хүнсний технологич, ажиллах хүчний хомсдолтой мэрэгчлүүдэд их хэмж, механикч инженер, нэгтлэн бодогч, хүнсний технологич, эдгээр мэрэгчлүүд орж байна. Нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрийг сонгон суралцахыг урьж байна.